алт ухаар Рашана уудал. Миний бизнес аяллаа үед нэгэн болсон явдлын тухай ярмаар санагдлаа. 2014 онд би Хятадын Шанхай хотын цэвэр усны хүрээлэнгийн харьяа. Цэвэр усны тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр Чойрын гүний усны лабораторийн шинжилгээний бичгийг танилцуулсан юм. Би тухайн усыг цэвэршүүлж ундны ус болгох боломжийг лавллаа. Тэгээд энэ манай хамгийн муу ус. Хужир ихтэй хүн уудаггүй. Одоо мал лүүнийг уудаг. Яаж цэвэршүүлэх вэ гэж асуув. Гэтэл үйлдвэрийн дарга усны найрлага орцыг үдснээ дуу алтан арайчтэй. Энэ усны найрлаганд цинкийн агуулмж өндөр байна гэлээ. Би цочирдан цинк гэдэг нь тийм л их хүчтэй хор юм байх та. Энэ усны дээж авсан худгыг хаах хэрэгтэй юм байна гэж бодож байтал үйлдвэрийн дарга. Энэ ус бол маш ховор аршаан байна. Хүүхдийн ой ухааныг хөгжүүлж сэргээхэд маш их хэрэгтэй. Ийм ус уусан хүүхдийн ухаан нь хөгждөг. Шууд хүүхдийн цуслан дэргэдэн байгуул. Энэ усыг цэвэрлэх шаардлагагүй. Танай энэ ус манай өндөр уулын Рашанаас илүү сайхан ус байна. Харин Хятадд газрын гүний ус маш их бохирдсан. 5,000 жил ногоо тарьж газрын хөрсийг эргүүлсээр байгаад хүн уучих усгүй улаан хормог газрын хөрсөн доороос гардаг. Монгол орны минь хөрсөн доор алтч байна. Эрдэнэсч байна. Аршаанч байна. Газар доогуур урсаад гадаад далай руу шингэж байгаа эрдэнэсээ шалбааг мэд бодож явсандаа ичиж алтаа ухаар Рашана уудлаа гэсэн бодол тэгээд бутсан да.